орж ир. За өнөөдөр энэ гутлынхын хэргийг мөн жоохон дулаага болцсныхын хэргийг гарганаа. Ёо, хүү ёо. Шууд цантанаас ёо. За энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр болохоор Volcano National Park-аас мэдчилж байна хоёр. За нэг энэ чинь floating юу ч үлээ нэг шүү дээ. Ёо. Бүрстэ халаа нэг. Чи одоо 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө баг ирж байгаа. За энэ чи одоо ингээд ерөнхийдөө энэ доор идэвхтэй галтуулын идэвхтэй бүс гэдгийг ингээ харуулж байгаа. Амар халуун савсж байна ёо. За өнөөдөр болохоор бид хоёр Volcano National Park тэгээд гой эсгүүд үзүүлнэ. Mauna Kea орой гарна гэсэн төлөвлөгөөтэйгээ Коногоор явна гэсэн төлөвлөгөөтэйгээ. Энэ өнөөдөр айгүй гой үндсэн эсгүүдээр явна гэсэн төлөвлөгөөтэйгээ. Өнөөдөр бид хоёрын стил имиж өөрчлөгдсөн байгаа. Хайкингийн гутал, шорт, цамц. Одоо хацалц. За энэ бол за гутал нэн, шорт нэн, за яг дээдлөө ирж явах те гэж. Дээдлөө өөрчлөгдсөн байна сте. Нөө Том Жерригээс хэлсэн байна. Өнөөдөр өөрчлөгдсөн байгаа. Тийм ээ. За энэ дээр энэ зогсоол дээр чи хонжилоо шүү дээ. Майхнат сад. За ингээд хэлэндээ чинь blowing hole гэдэг. Blowing hole яа. Blowing hole гэдэг юм шүү дээ. Whistle тийм л хоол байна. Амар халуун. Йоо. Тэр хичээл. Яа, яг гинүгөө салхины юм дээр бичих юм. Амар халуун. Ёо, шууд цантанаас. Ёо. Энд бас амар сонир өндөртэй байна. Харин тийм ээ, те. Шууд цантж шин. Бүр ингээд зүгээр ууранд ингээд саунд суучих юм шиг. Тэгээ нөгөө скраб гэдэг штеп. Скраб авчихсан би үрээд байна. За эхний лава тюб рүүгээ ирж байна. Энд чинь бас айгүй олон төрлийн лава тюбүүд байгаад байгаа. Замарч бас эхний тюб рүүгээ ирж байна. Зам нь гой засцсан байт юм аа. Яг жоохон доошоо жоохон алах нь бороотой үед жоохон алтргаатай байх шинжтэй. Тиймэрхүү замтай юм байна. Яа ингээд эхнийхээ тюбүүд агууд хүрээд ирлээ. Лава тюб. За ингээд caveman хавар юм байна. Хавар юм байна. За нэг юм улаан гэрлэлтэй гэрлээ лава болгуулад төсөөлөлдсөн нэг тим юу гэдэг шүү дээ. Нэг тийм хавар авах шүү дээ. Видеонд юу харагдав? Хавар авах юм. Дээрээс бас тусдсан байна. Бөөрийнхий дүү загвартай. Гоё салхилтын байна. Дээрээс ус тусч байна. Бүтэн байна, дарч байна. Салхилтаа. Чи байнгын сүүдэр үзчихэж байгаа болохоор тэгж яах вэ? Оо зөв дахиад юу арга вэ? Хүүхэн ч ямар урт cave tube бэ? Lava tube гэдэг. Юу жон боломжтой байхгүй толгойд ихэ цохохоор л наа чиг өндөр юм. Чиг өндөр юм болж байгаа юм. Толгой малгайгаа цохохоор л. За тэгээ. За тэгээ зөвлөхөд уул нь гэрэл байд юм. Дааш энэ гэрлүүд нь ерөнхийдөө одоогоор ажиллахгүй байгаа юм.
Тийм баха. Би хоёр чудаа ирж байгаа юм улаан гэрэл асуусан. Тэгээ тэр улаан гэрэл дээр нь зураг авахлахаар гоё зураг авах гэсэн. За тэгээд ер нь нэг энэ хүү түнэл маань нэг 3 минут орчим бас явдаг түнэл юм байна. Тэгээд дотроо гоё зураг авахлаад хамгийн гол нь ийм гэрлгүй үед гэрлээ авчираад тэгээд зураг авах бас их хэрэгтэй юм биш үү. Тэгэхээр юунасаа гадна утаснасаа гадна нэг өөр гэрэлтэй ирвэл айгүй гоё байх нэ. За тэгээд төв маань тэгээ 3 минут яваад тэгээд дуусч гинэ. За тэгээ ингээд чи хит хитэн юм төвүүд бас байгаа. Тэгээд юм иймэрхүү шатаар гараад тэгээд гарч ирлээ. Чи нүуний бороотой үед шүү дээ. Бороотой үед чи нүуний одоо нэг күртэг мөртөж айр шүү дээ. Дотроо хүүст амар дараач. Өрөөрөх мах хөлдөөхөр тэгч. За арай багцаа хөлдөөхгүй зүгээр. За дараагийн газар руугаа явъя. За өнөөдрийн аялал маань түрүү хэлсэн National Park, Volcano National Park. Тэгээд Kona хэсэг. Тэгээд Mauna Kea орохоор төлөвлөж байгаа. За энэ хүү Big Island маань болохоор Hilo Kona гэдэг хоёр хэсэгтэй байгаа. Тэгээ Hilo болохоор яг үндсэн. За тэгтээ яг Hilo гэхээсээ илүүтэйгээр Kona нь илүү том юм бэ. Тэгсэн мөртлөө яг үндсэн нисэх онгоцны буудал нь болохоор Hilo гэдэг. Konad болохоор жижигхэн онгоцны буудал байдаг нэг тийм хоёр хэсгээр хуваагдсан байдаг. Тэгээ ер нь айгүй их баши барьд юм те. Ер нь айгүй их явд юм байна. Дээшээ доошоо айгүй их явд юм байна. Тэгээд харагчгүй үедээ энэ чинь ер нь угаасаа хид хідэн галтуулууд байгаад байгаа. За тэгээд бид хоёртай хамт байгаараа. Тэгээд энэ видео таалагдчихвал subscribe. За одоо бид хоёр болохоор одоо яг тэр cave-ний яг эсрэг талд нь зогсоолын эсрэг тал руу гараад тэгээд нэг lookout бараа гэсэн тэр lookout руу явж байна. Тэгээд тэр маань болохоор яг одоо доошоогоо нөгөө ухагдсан байгаа галтуулын одоо яг нөгөө цөм хэсэг гэх юм да. Тэр хэсэг рүү харах бах гэж бодож байна. За нөгөө lookout маань нэг иймэрхүү харагдаж байна да. За эн чи одоо ер нь бол доотлолтой идэвхтэй байгаа. Тэгээд өмнө erupted хийж исэн тийм газар байна. Хамгийн сүүлд тэр утааг харж гинүү бэ? Тэр цаатлын хэсэг дээр утаа гараад байгаа. Тийм шүү дээ. Тэр та юм уу? Утаа энэ дүүл юм гэж байхгүй л үү. Утаа гардын. Энд чинь нөгөө үйл нь шүү дээ. Тийм байна. За тэр цаатлын хэсэг дээр утаа гарж байна. Энэ баг түрүүний нөгөө blow out жилөө. Тэрний нэг lookout ах шиг хадах юм. За хадна. Тэгээд өмнө ирэхэд энээс бас утаа гаргацсан юм. Түрүү жил нөгөө хоороор ирэхэд утаа гарч ирсэн. Бүр цаашаага жоохон яваад харсан чи бүр гоё харагдах хэсэг гарч ирж байна. Вау. Доор хүмүүс алхаж байна. Очиж болт юм уу? Энэ болмод энэ бид нар алхаж исэн газар. Энд дээр нөгөө нэг хин анхаа өрөө хоёр нэг юу хормын зураг хавуулжсэн баг. Тэ энэ хэсэг баха. Тэр чулуу молоо нэг амар танил харагдаад байна. Тэр чулуу ингэж яваад энэ нэгээр ингэж авахсан санагдаад байна. Доошоо яаж явах вэ? Нэг trail байгаа.
Тэг трейлер яваад орчт. Ваа, энэ гоё. Гоё сүг байна. Тэгээ нэг зам үсгэсэн. Тэрүүгээр замаас хүмүүс яваал. Яаж доошо буух вэ? Доошо буух уу? Биш үү? За тэгэл ер нь ингээл алхаал байна да. Ягаад энэ готлоо өмссөн гэж. Асуудал алах штэ өнөөдөр. Крокста юутай алахаар за жоохон тийм огцом газруудаар жоохон болгоомжлол гэх гарна. Болгоомжлол. Чимэлчин чангараа л гэж. Тий. Хүлэд мүлээ. Тэг уу юм чуа. Тэгээд дүү цаагаараа дамжиж шүү. Ийшгээ гараад. Ямар сонир газар. Үй. Тийш. Энийг ингэж яваа. За наашраа хөө. Цааtiin тэр газар. Хичээдэ бэби. Ингээ дараа нь юу гоо. За ингээд ороод ирсэн чи нэраа. Чи ингээд зам газар хуваагдаад тэгээд ингээд чи ингээд битүү чулуу байт юм байна. Тэгээд модны өмцөд маань доошо боогч болохоор юм байна. Тэр ингээд цаашаага ингээд гараад яаж болохоор юм бэ? Цаашаа гэдэг гарах нь байх нь зүгээр. Гэрэлтэй л юм байна да. За. Сонирхолтой юм байна. За бид хоёр одоо Devastation Trail гэдэг тэрний паркинг дээр нэрсэн байна. За энэ Devastation Trail дээр болохоор 3 янзын trail байд юм байна. За нэг нь болохоор энэ Old Crater Rim Drive тэгээд Ue Aloha гэдэг тэгээд Devastation. За Devastation болохоор хамгийн богинох нь юм байна. За тэр бид хоёр Devastation руу очиод Devastation нэг иймэрхүү тэгээд хоёр дахь газар нэг иймэрхүү, гурав дахь нэг иймэрхүү газар. За Devastation руу явъя. Энэ болохоор 0.5 майл буюу 0.8 км урттай юм зам байна. Ой модон дунд зүгээр ингээд юм асфальтан биш үү лээ. Тэг асфальтан юм зам байж тиймс. За эхний өдрийг бодох юм бол цаг агаар магарч ажиллаж шүү бит хоёрыг. Ер нь олон хүнийг ажиллаж байна да бит хоёрыг хэлдэггүй. Ер нь аялаж ирж байгаа хүмүүсийг энэ 3 хоног сайн ажиллаж байна. Эхний өдөр жоон бороотой. Жоох яа хийх юм алдахгүй ч юм шиг жоох тиймэрхүү байц. Сүүлдээ машинд ороод унтаанаас тий. Oh, энд жимс ургад юм шиг. Don't pick the berries гэнэ. Help protect the endangered Hawaiian goose. Нөгөө юунууд нь гүүсүүд нь иддэг юм биш үү? Тэдрийг хүн идээд хахаар яг нэг хээр талж явж байгаа юм шиг санагдаад байна. Гэрч. Одоо чинь энэ юмнуудаар зөвхөн байгалийн зохицол бүр тиймэрхүү газруудаар амар мөнгө хийж болоод гарах. Тэгэхээр манайхан бас тэр одоо өөр хангаад байдаг тэр торгын тогоомоо нөгөө юуны Улаанц талангийн хажуухан ойролцоо байдаг тэр торгын тогоомоо тэр бас ингэж хүмүүсийг оруулж маруулах. Тэгээд жуулчид те дотоодоос ирж байгаа гаднаас ирж байгаа жуулчид хүмүүсийг бас гоё оруулаад бизнес болгоод тэгээ барах тэгээ гоё.
гэх юм бол бас тэр чинь бас аялал жуулчлал. Аялал жуулчлалын нэг амар гоё том activity болдог байхгүй. Нэг нь аруулаа хийцэн бах юм. Яаж байгаа юм та? Нэг нь аруулаа хийцэн бах юм гэдэгс. Харагдана уу? Харагдаж байна уу? Юу гэнэ вэ? Лав. За одоо бидний баруун гар талд байгаа энэхүү галтуулын одоо хэсэг маань Puai гэдэг. Тэгээд энэ араа was formed by the highest recorded lava fountain erupted in. За энэ одоо хэсэгт байгаа одоо энэ Kilauea гэдэг хэсэгт байгаа хамгийн өндөр галтуул дэлбэрсэн тийм рекорд тогтоосон байдаг. За энэ нь болохоор 579 м өндөрт бүр хүрж исэн юм. За тэгээд галтуулын одоо дэлбэрэлтийн дараах үеийн landscape ингээд энэ ч харагдаж байна. За энэ маань болохоор Тайванд байх Тайваны одоо Taipei 101 Tower тэгээд Нью-Йоркд байгаа Empire State Building-ээс бүр өндөр байсан юм байна. Амар юм тий. За одоо болтол энэний одоо нөгөө дэлбэрсэн хэсгийнх нь хөргөлт нь одоо болтол явагдчихийдэг гэдэг юм байна. За 1974 оны eruption-аар за одоо нөгөө галтуулын дэлбэрэлтийн үеэр галтуулын одоо нөгөө лава хайлмаг одоо ингээд энүүгээр ингээд урсч байж энүүгээр ингээд битүү урссан байна. Тэгээд энэ хэсгүүдээр ингээд хоёр талаараа ингээд битүү урсч байж энүүгээр удаа болгосон байна да. Тэгэл хатаал яг ингээд урсаал хатаал тэр нэг л амар харагдаж шít бүр. За хаваан галтуулын хайлмгийн хатсан чолоо юм байна да. Энүүгээрч амар ирсэн шүү дээ ингээл. Айгуу тийм хөнгөн байд. Тийм ингээ барихаар тэр жирийн чулууг бол амар хөнгөн. Энүүгээр ч одоо нөгөө пар волкано чулуугийн пар гээд айгуу нөгөө дулаан амар удаа хадгалдаг гээд тэрийг чи хийгээд байгаа шүү дээ. Мөн үгүй юу? Мөн л гэж ойлгоод байна шүү дээ. За нэг юм газар байна да. За одоо болохоор хаашаа явж гинэ гэхээр за энэтэй адилхан. За ингээд лавагийн чулуу газраар ингэж урсцсан юм гэж. За тэгвэл далаатай ойрхон хаваа шиг газарт далайн ус руугаа яаж урсч исэн бэ гэдэг газар руу явчихин. За тэр нь болохоор chain юу вэ бэ? Юу вэ chain ямар юм бэ? Нэр нь Chain of Crater гэдэг нэртэй. За түрүүний Devastation Trail-ээс болохоор 19 милийн цаана яваад байдаг юм байна. За одоо тийшээгээ хэдүүлээ явж сонирхцгаая.
урсаар агаад тэгэл урссан байна. Энүүгээр битүү урссан биш тэг амар урссан. За ишиг ингээд доошо бууж ирээд зааж 24 минут за болох юм. За ишиг доошо бууж ирээд машинаа тавиад тэгээд ишигээ ерөнхийдөө алхахаар зохион байгуулалттай байт юм байна. За энэ дээр юу үзэх гээд байгаа вэ гэхээр нэг арч үзэх гээд байгаа шиг байна те. Нэг далайн ирэг дээр байгаа арч тэгээд яаж энэ хайлмгууд яаж энэ далаа руу ерөнхийдөө урсаж орсон гэх нэг тиймэрхүү газрууд байхад шиг байна гэж бодож байна. За юу ч очиод харъя да юу байна те. Салхималх бол гоё нааж штэ. Шилмэлс гоё нааж штэ. Хоёр давхарж байгаа. Харааны шил хоёроо. Хараматай хүний гай. За гоё нааж. За нөгөө нэг арк гэдэг агчаа. Одоо тэр цаана байж. За энэ арк гэж болох юм. Нэг нэлээ заасан шүү. Ураа болсон. Coastline. Далайн ирэг дээр юм байна л да. За энэх сонин моднууд байна ингээд. Иргэн тойронд юу ч байхгүй. Бүгд барыг шатаад дууссан баг уу. Тэгээд гэсэн чи энэ ч ингээ ганцхан юм моднор байж. Энэ болохоор яг тэр саяны нөгөө арчин цаахан талд нэг 200 м за 300 м юм уу 300 м яваад нэг юм газар байж байна. За энэ модтой газар ирээд бас зураг авахуд бол бас их гоё газар байна энэ хараа. Амар тийм сонин. Энд ч одоо үндэс байхгүй гэсэн үг үстэй ч одоо юу шээ. Скол нөгөө лаваныхын доод талд нь үндэс нь байгаад тэгээд тэр үндэсээрээ ил гарч ирээр холбогдсон юм одоо мэдгүй энэ амар сонин юм байна ямар ч гэсэн. Амар сонин ингээд үлдсэн модууд байна энэ ч. Нэг бодлын тийм байгалийн тийм айгүй тийм гоё тогтц үлдсэн юм шиг гэж бодогдож байна. Тэгэхээр бүгдээрээ ийм амар сонир хилтэй. Энэ салхинаасаа болоод нэр мод чинь тэгдэг гэсэн дээр ямар яаж хаанаас яаж салхилна ургахтаа яг тэр салхилсан зүг рүүгээ ингээд ургачдаг гэсэн энэ араа бүгд ерөөсөө ийшээгээ баруун тишээгээ дандаа хазаацсан. Тэгэхээр ер нь бол баруун тишээгээ дандаа айгүй ургах үед нь ургаад бэхжих үед дандаа баруун тишээгээ салхи айгүй үлээсэн гэсэн үг байлж таарах баха. Би тэгэж бодож байна. За мэрэгчлүүд ямар бодолтой ах юм байгаа. За тэгэл нөгөө модноос наашаа ингээд гарангуут шууд далайн хавцал шууд ирж байна. За ингээд ирсэн чинь. За. Вау. Оо.
За тэгээд ийшээ чи нөгөө нэг лаванууд ч унсан байгаа шүү дээ. Энэ араа ийшээгээ. За. Шоо өдөр ийшээ өөрчлөсөн байж идэм бай. Тэгээд жижиг шооноо. Ой, чүвэ. Нээр үзэгт орчих байж бүр. Таагараа тэрара. За. Иймэрхүү газар ирлээ да гоё газар байна. За хэрвээ та нар биг айтэнд ирэх юм бол энэ яг гоо машинаар нэлээд удаа явах ч гэсэн ийшээ ирэх юм бол ямар ч сайгүй worth it юм шүү. Ирээрээ. За Volcano National Park-ийн хажууд нэг юм хоолны газар харна. Хараад үзлээ. Margherita pizza гэнэ. Ямар лагийг чийстэй. Ой пицца наа. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito. Оо чион амар навж байгаас тийм яа. Үүсэн дээгүүр гэрчсэн. Ман дээгүүр гэрчсэн. За нөгөө нэг мауна кэ чичээ байна. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me
me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. За хоолоос ганцхан шууд тэг бланктай бүр ингэ нүмерцэн явах тохиолдлууд бас байдгийн шүү. Батмарга тий. За ишэхка баруун иргэнэ агш. Яашиг чигээр. Яашиг. Яна за энэ Мауна Кеагийн visitor center дээр ирсэн байдаг. За энэ дээр заавал four wheel drive шаарддаг. Тэгээд энэ дээр ингэ шалгаад тэгээд дээшээ оруулдаг байгаа. Тэгтээ одоо four wheel drive байхгүй бол эндээс бол үйлчлэгээ авч болдог. Эсвэл тийшээ явж байгаа хүмүүстэй бас хайгдаад суухас боломжтой. Тийм байдаг байгаа. Одоо эндээс нэг хүмүүн олгол үзэндээ. Ямар ч гэсэн нар бол амар жаргалаа. Үүлний дээр гарч ирлээ. За ингээд тийшээ харах юм бол тийчээ ингээд дүүл ингээд доор байж ир. Тийшээ тояа гэж энэ өрөө уулна. Өрөө уулна аим биш. Амар харагдаад сарны хэмжээ юу гэдэг юм тарих хаврсан байна. Тэгэхээр орой болвол энэ дээрээс од бол амар гоё харагдах хэвээр. Ийшээгээ наашаага үүл ирээд бороо орох тийшээгээ хандчихгүй бол одоогоор бол зөв үнэхээр гоё юм. Баг ингэж яагаад энэ уулан дээр тэр уулан дээр гарч яагаад stargazing хийвэл бас лайк ойлголоо. За энэ дээр ингээ four wheel drive уулыг бичсэн мэт. Яг шороод нуртай болохоор нэг тиймэрхүү байдаг. За нэг visitor center руу нараад нэг үзье да. За одоо 7:30 болж байна энэ ч. За бид хоёр энэ ч stargaze хийн гэж юу н бодож байна. Тийм үү? За ер нь stargaze ер нь угаасаа хийх зорилготойгоор хүмүүс ирдэг учраас хий гэж бодож байна. Юу болох нь харцгаая. Одоо 7:30 болж байна. Бид хоёр одоо ер нь нэг жоохон унтнаа. Тэгээд шин 1-2-ийн үед сэрээд тэгээд ер нь stargaze хийчээд тэгээд доошоогоо буугаад тэгээд бас нэг газар олж унтаад тэгээд маргаашийн өдөр маань ер нь эхлэхээр байна да. За энэ нар жаргацсан ч гэсэн энэ нарны туяа ингээд байгаад байгаа байхгүй амар гоё байгаад байгаа юм бүр ямар гоё юм бэ. Өмнө одоо тийм азтай тохиолдол гэх үедээ өмнө явж байхад бид нар дээшээгээ жирийн машинтай гарцсан баг. Four wheel drive байгаагүй. Тэгээд жирийн машинтай дээшээгээ хоёр машинтай дээшээгээ гараад тэгээд тэр үед яг энэ одоо түрүүний Ranger гэдэг тэр хүн байгаагүй. Тэгээд дээшээгээ гараад тэнцэнэ унтаад тэгээд шөнийн 3 цагт босоод тэгээд яг энэ зургийг авч байлаа. Энэ зургийг би одоо яг таарт харуулъя.
За тэгээ дээшгээ гараад ер нь амьсгаа авахд ер нь жоохон хэцүү, толгой тарих жоохон иргэн. Тэгсэн мөртлөө ямар ч байсан одны юу гэдэг нь Stargaze-ийг бол яа үнэхээр утгаар нь хийсэн амар гоё байсан. Тэгээд ёо саний Sinto зургийг muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato. Sinto muito, me perdoe, eu te amo, sou grato.